Даниэл 3 дугаар бүлэг. Небукаднецар хаан нэг нь алтан дүрсгийв. Түүний өндөр нь 60 тохой, бас өргөн нь 6 тохой байлаа. Тэр бэрүүнийг Вавилоны мууж дотор дураагийн тэгш талд байрлуулжээ. Дараа нь Небукаднецар хаан хунтааж нарыг, захирагчдыг, бас ахмадуудыг, шүүгчдийг, сангийн даамлуудыг, зөвлөхүүдийг, хөөс сахиулагчдыг болон мужуудын бүх захирагчдыг зүгтуулахаар Небукаднецар хааны босгосон уг дүрсийг залах ёслолд ирүүлэхээр хүн илгээв. Тэр үед хунтааж нар, захирагчид, бас ахмадууд, шүүгчид, сангийн даамлууд, зөвлөхүүд, хөөс сахиулагчид болон мужуудын бүх захирагчид Небукаднецар хааны байрлуулсан тэр дүрсний залах ёслолд хамтдаа зөвлөрсөн. Улмаар тэд Небукаднецарын босгосон тэр дүрсний өмнө зогсов. Тэр үед нэгэн тунхаглагч чангаар ард түмэн үндэстнүүд бас хэлүүдээ та нарт инх хөдөш шаагцсан. Та нар ивэр бүрээ лимб, ятаг, баг бэгшүүр, хуур, баг бэгшүүр болон бүх төрлийн хөгжмийн дууг ямар цагт сонсно. Тэр үед Небукаднецар хааны босгосон алтан дүрсэнд унаж улмаар мөргөхдөө. Тэгээд унаж улмаар мөргөөхгүй байгаа хинч бэ. Яг тэр цагт дүрлжиж буй галтаа зуухны гол руу хаягдах болно гэсэн. Тиймээс тэр үед хамаг ард түмэн ивэр бүрээ лимб, ятаг, баг бэгшүүр, хуур болон бүх төрлийн хөгжмийн дуу сонсох үед хамаг ард түмэн үндэстнүүд бас хэлүүд Небукаднецар хааны босгосон алтан дүрсэнд унаж улмаар мөргөж байлаа. Тиймээс тэр үед хэдэн касти хүн дөхөж ирсэн бөгөөд жүүдүүдийг буруутгав. Тэд Небукаднецар хаанд ирж улмаар хаантан минь мөнх амьдраг. Хаантан минь хүн болон ивэр бүрээ лимб, ятаг, баг бишгүр, хуур, баг бишгүр болон бүх төрлийн хөгжмийн дууг сонсоод алтан дүрсэнд унаж улмаар мөрөг. Тэгээд унаж улмаар мөрөхгүй байгаа хинч бэ. Тэр бээр дүрлжиж буй галтаа зуухны гол руу хаягдах ёстой гэдэг зарлигийг та гаргасан. Вавилоны мужийн ажил хэрэгүүдийн дээр таны төмөлсөн тэр хідэн жүүд хүм болох Шадрах, Мешах, Аведnego нарын ирчүүд таныг үл таамсарлаж байна. Хаантан. Тэд таны шүтэнүүдэд үйлчлдэггүй. Таны босгосон алтан дүрсэнд ч мөрөгдөггүй. Тэр үед Небукаднецар дүрлэлцэн уур дотроо, бас тогшин хилэн дотроо Шадрах, Мешах, Аведnego нарыг авчрахыг тушаажээ. Тэгтэн тэд энэ ирчүүдийг хааны өмнө авчрав. Небукаднецар тэдэнд ярьж улмаар Шадрах, Мешах, Аведnego нараа та нар миний шүтэнүүдэд үйлчлдэггүй, бас миний босгосон алтан дүрсэнд мөрөгдөггүй гэдэг нь үнэн үү? Идүүгээ та нар ивэр бүрээ лимб, ятаг, баг бишгүр, хуур, баг бишгүр болон бүх төрлийн хөгжмийн дууг ямар цагт сонсно. Тэр үед бэлэн байж та нар миний хийсэн дүрсэнд унаж бас мөрөгвөл сэнс. Харин хэрв мөрөхгүй бол та нар яг тэр цагт дүрлэж буй галтаа зуухны гол руу хаягдах болно. Тэгээд та нарыг миний гараас чөлөөлөх тэр шүтэн хий юм бэ. Шадрах, Мешах, Аведnego нар хаанд хариулж улмаар Небукаднецар бид энэ асуудал дээр танд хариулахдаа болгоомжтой бус байна. Хэрвээ энэ тийм аваас бидний өөртөө үйлчлдэг шүтэн маань биднийг дүрлэж буй галтаа зуухнаас чөлөөлөх чадaltaй бөгөөд хаантан минь тэр бээр биднийг таны гараас чөлөөлөх болно. Харин хаантан минь үгүй аваас бид таны шүтэнүүдэд үйлчлдэггүй, бас таны босгосон алтан дүрсэнд мөрөхгүй гэдэг нь танд мэдэгдэг гэжээ. Тэр үед Небукаднецар догшин хилэн гэр дүүрэн болсон бөгөөд түүний царайны хэлбэр Шадрах, Мешах, Аведnego нарын эсрэг өөрчлөгдөв. Тиймээс тэр бээр ярьж улмаар тэд мөнөөх зуухыг эхлээд өрдөгдсөн байснаас нь 7 дахин ихээр өрдөх ёстой хэмээн тушаалаа. Тэгээд тэр бээр өөрийнх нь найрам дотор хамгийн авгай эрчүүд байсан хүмүүст Шадрах, Мешах, Аведnego нарыг хүлхийг бас тэднийг дүрлэж буй галтаа зуух руу хаяхыг тушаажээ. Тэр үед энэ эрчүүд хөрөмтэйгээ дотор хувцастайгаа, бас малгаатайгаа, бас өөр бусад хувцастайгаа хүлэгдсэн байсан бөгөөд дүрлэж буй галтаа зуухны гол руу хаягдав. Тиймээс хааны тушаал яаралтай байсан бөгөөд уг зуух дэндүү халсан учраас Шадрах, Мешах, Аведnego нарыг
дээш татаж гаргасан хүмүүсийг галын дүл хуржээ. Тэгээд Шадрах, Мешах, Абедnego нарын энэ гурван ир дүрлж буй галтаа зүхтний гол руу хүлээтэйгээр доош унлаа. Тэр үед Невбукаднецар хаан алмааруулагдсан бөгөөд яаравчлан үндийн бос. Тэгээд өөрийнхөө зөвлөхүүдэд хэлж болов. Бид хүлээтэй 3 хүнийг галын гол руу хайсан босов. Тэд хаанд хариулж удмаар үнэ хаантан гэл. Тэрээр хариулж болбаа. Харагтун. Би галын дунд алхаж буй 4 сүл хүнийг харж байна. Мөндөдөнд ямар ч хор хөнөөл уучраагүй байна. Тэгээд дөрөвдөхийг нь хэлбэр шүтэний хүүмэд байна. Тэр үед Невбукаднецар дүрлжиж буу галтаа зүхний ам руу төхөж чад улмаар ир. Тэгээд хамгийн дээд шүтэний зарц нар босон Шадрах, Мешах, Абедnego нар гараад ир анширгэв. Тэр үед Шадрах, Мешах, Абедnego нар галын дундаас гарч ирлээ. Тэгэхэд хамтдаа цугларсан байсан хунтааж нар, захирагчид бас ахмадууд бас хааны зөвлөхүүд биен дээр нь гал ямар ч хүч чадалгүй бас толгойг нь нэг ч үс түлэгдээгүй бас хөрөвнүүд нь өөрчлөгдөөгүй бас дээр нь галын үнэрч шингээгүй энэ ирчүүдийг харсан. Тэр үед Невбукаднецар ирж болмаар Шадрах, Мешах, Абедnego нарын шүтэн өөрийнхөө тэнгэр элчийг илгээж болмаар өөрт нь бат найдсан бас хааны үгийг өөрчилсөн бас өөрсдийн шүтэнээс өөр ямар ч шүтэнд үйлчдэггүй бас мөрөгдөггүй байхын тулд өөрсдийн биеийг тушааж өгсөн зарцнараа чөлөөлсөн шүтэн өргөдөг. Тиймээс Шадрах, Мешах, Абедnego нарын шүтэний эсрэг ямар нэг зохисгүй зүйл ярьж буу ард түмэн үндэстэн хэр болгон хэдэн хэсэг болгон таслагдах бөгөөд тэдний байшингууд баасаава болгодно гэдэг зэрлэгийг би гаргаж байна. Яагаад гэвэл ийм маягаар чөлөөж чадах өөр тийм ямар ч шүтэн байхгүй гэлээ. Дараа нь хаан Шадрах, Мешах, Абедnego нарыг Бабилоны мөс дотор дэвшүүлвэ.